Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийнхан 2 сарын 20-ны өдөр Гуам улсад Гуамын талбайд зочлон тоглоно. За энэ тоглолт бол маш чухал хариуцлагатай тоглолт. Тоглолтын өмнө Монголын Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийнхан яг хэдэн сарын хэдний өдөр бэлтгэлдээ гарах уу? За нэгдсэн бэлтгэл ямар шугамар явагдах уу? За шигшээ багийн бүрэлдэхүүн талаар та бүхэндээ мэдээллийг хүргэхээр Монголын Сагсан бөмбөгийн албаны ерхий нарийн бичгийн дарга төгс жаргалтай уулзлаа. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За шигшээ багийн бэлтгэл нэгдсэн бэлтгэл хизээнээс эхэлэх үү? За энэ удаад одоо багийн бүрэлдэхүүн өмнөх оноос шинжлэгдсэн өөрчлөгдсөн үү? За шогийн бэлтгэл 2 сарын 7-наас эхэлж байгаа. За тэгээ шогийн бүрэлдэхүүний хувьд бол эхлээд өргөсөн бүрэлдэхүүн зарлан. Тэгээд эндээс одоо шогийн талчуулагчдын багийн бүрэлдэхүүн яг сүүлийн 12 тоглогчдын сонгоно. За яг зарим өөрчлөлтүүд бол орох байх. Тэгээд энэ бол ерөөсөө талчуулагчийн өөрийнх нь одоо гарах шийдвэрүүд эцсийн шийдвэрийг одоо дасгалжуулалтаар гаргана гэсэн үг. Гуамын эсрэг тоглох хамгийн чухал тоглолт манайх 12 оноос илүү оноогоор хожих юм бол дараагийн шатанд шалрах байгаа. За тэгээд хамгийн гол одоо холбоо олон шогийн гол зорж байгаа Гуамын шогийг 12 оноос илүү оноогоор хожих юм зорилго байгаа. Гэхдээ яг заавал одоо тэгээд их тэрхэн өндөр одоо шаардлага тавихаас илүү яг тоглолтуудаа гаргаад үндсэн тоглолтоо гаргаад тэгээд дараагийн шатанд 3 дугаар байраар гарах ийм зорилготой байгаа. За тэгээд 23-нд бас бид Японы шоу их орондоо тоглолтыг хүлээж авна. За тэгээд Гуам Япон гэсэн хоёр тоглолтын үр дүнгээр манай дараагийн шатанд шалрахыг шийдэгдэн. Тэгээд аль аль тоглолтод нь ерөөсөө шоугийн зорилго бол хоёуланд л хожих зорилго тавьсан байгаа. Тэгээд Сауди Арабид болон за тэгээд манайхыг одоо 2 сарын 20 болон 23-ны хоёр тоглолт хүлээж байгаа. За тэгээд хэрвээ 3-аар шалрах юм бол 3 сарын 18-аас 3 сарын 20-ны хооронд 3-аар гарсан багуудын бас тоглолт бас яг хэрвээ шалрах юм бол дараагийн шатны тоглолтууд ингэ явагдаж байгаа. За тэгээд шоугийн хувьд бол одоо 2 сарын 7-ноос бэлтгэлтэй харахад мэдээж грек тасалж мэрэгчлээ одоо Фасис Фракас маань бол байнгын одоо шоугийн тоглолтууд хэнийг сонгох уу гэдэг одоо лиг дээр одоо скаут буюу тий одоо судалгаагаа хийгээд ингэж явж байгаа. 2 сарын 17-нд Гуамыг зорохоор төлөвлөгдсөн байна. Шоугийн тоглолтууд нь харьцангуй яг богино хугацаанд одоо лигийн дундуур явагдаж байгаа учраас одоо хувь тоглогчдын ур чадвараас илүү тактикийн асуудлууд ярих хэрэгтэй болж байгаа. За сэтгэл зүйн хувьд бол яг тухайн одоо шоугийн талцуулчдын хөтөлбөрийн хүрээнд сэтгэлзүйчтэйгээ хамтарч ажиллаж байгаа. За байнгын бол ажиллахгүй яг тухайн моментод одоо ямар ч зөвлөгөө авах гэдгээр ажиллаж байгаа. Хамгийн гол анхаарч байгаа бид нар physical therapist гэдэг бол одоо тамирчдын амжилтыг одоо хамгийн өндөр өсгөж байгаа гол асуудал бол physical therapist байгаа. За тэгээ physical therapist бол эмчтэйгээ бид нар хамтарч ажиллаж байна. Дээрээс нь холбооны зүгээс бас ер нь physical therapist багшийг бэлтгэхтэй одоо яг Сагсан бөмбөгийн дагнсан одоо биеийн одоо тамирчны хувь хүнийх нь биеийг нь бэлтдэг те ямар бэртлэг хэмтээс урдлан сэргийлдэг тэр мэрэгчлэн бол зарим талаараа бол манай дутагдaltaй байгаа. Тэгээ энийг одоо илүү сайжруулалтаар бол холбооны зүгээс одоо чадах зүйлүүд хийгээд явж байгаа.